Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88-ны урлаган дээр сугаат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 нүбэрийн даваагаас баасан гаргийн цаг мөчид радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар дөрөн зүгэн шууган нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 10-ны даваа гаргийн дөрөн зүгэн шууган нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ найруулагчаар мөнхцгийн төвшин баяр нар ажиллаж байна. Та дахин орой минь түргээ. За дахин орой минь түргээ. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Hello залуусын брэнд Карита зайдас за мөн хятадын дотоодын болон улс хоорондын нислэгийн тээд захиалгын мэрэгсэн үйлчилгээ үзүүлэгч China цэгийн хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр чинь таны мэдээгээр эхэлдэг өдөр байгаа шүү дээ. Шуугуулахад бэлэн үү? Бэлэн. За сонсъё. За энэтхэх хөөрхий их олон хүн амтай болохоор тэгээд энэтхэхээс янз янз юм гарах юм л да. Энэтхэх улсын иргэн Лалит Батитар гэдэг нэртэй хүү Hypertrichosis гэдэг маш ховор төрлийн эмгэгтэй юм байна л да. За шинжлэх ухаанд бол энийг хүн чонын эмгэг гэж нэрлэдэг. За энэ эмгэг хүн чон болчихдомгүй үстэй арай. Тий энэ эмгэг нь бол саяд нэг тохиолдолд ийм магадaltaй тун ховор байдаг гинэ. Нөл үсэн штий бүр. Харин тий. Ямар амар юм бэ? Харин энэ итгэх хүүгийн хувьд бол энэ эмгэгийнхээ ачаар манай гариг дээрх хамгийн өсөрхөг нүртэй хүнээр тодорч Гиннес рекордыг эзэмшигч болжээ. За дундад цуунаас хойш нүүрэнд нь битүү ус ургасан ийм тохиолдол бол 50 удаа бүрдэгдсэн байдаг гинэ. За дундад цуунаас хойш шүү. Харин 18 настай Лалит хүүгийн хувьд бол Италийн Милан хот руу очиж Ло Шоу Дэ гэдэг рекорд нэвтрүүлэгт оролцсон мэрэгжлийн эмч нараар нүүрэн дээрх үсээ хэмжүүлсэн гэж байгаа. Эмэлтэй яг нохоо шиг юм биш тараа. Яг нохоо шиг юм байна. За нүүрнийх нь арьсны сантиметр квадрат болгонд 201-ээс 201 172 үс байна гэсэн тооцоолыг эмч нар төдийгүй математикчид хийсэн байгаа нь л да. За 1 сантиметр квадрат тутамд нь 201 172 үс байгаа гэж. Ингээд хүү манай гаригийн хамгийн өсөрхий нүртэй хүүгээр албан ёсоор нэрлэгдээд байна. Өөрийгөө Гиннес рекорд эзэмших болно гэж бодоогүй хүү баярлаж талархаж байгаа ч гэсэн их нутагт нь өөрөөс нь айж гадуурхдаг хүүхдүүд одоо ч байдаг тухай ярьсан байна. Айн л та хүүхдүүд энэс айн. Хүүхдүүд анхаарад айгаад зогтдог байсан бол явандаа ярьж үзээд бусдыг нь өөрийг нь бусдаас өөр хүүхэд биш ингийн хүн гэдгийг нь ойлгохоор найзалдаг гинэ. Хүүхэдээ энэ одоо хэдэн настай хүүхд гинэ? Нас нь вэ нөө? Нас байдгүй. Хэцүү ч юм да тий. 18 настай гэж. 18 настай. Үсийн ингээд нэг багсагцсан зураг нь байгаа аахгүй юу? Нэг яг ингээд нэг юм хүний царай гаргаж ирэх үүсээр тэгээд ингээ харахаар хүүхэд жоох хүүхэд байгаа даа аахгүй юу? Гэхдээ найзлах хүүхэд их цөөн байдаг гэж ярьсан байгаа юм. Тийг нь аргагүй шүү дээ. Харин тийм чаавс. За энэ эмгэгтэй хүмүүсийн хувьд нийгэмд хэвийн амьдарч уусахын тулд нүүрнийхээ үсийг тогтмол хусдаг бол Лалит хусах бодлого гэдгээ хэлсэн байна. За тий. Харин ч онцгой төрхийнхөө ачаар Instagram дээр 265 мянган дагагчтай бол YouTube дээр 108 мянган дагагчтай гинэ. За тэгээд үслэг нүрээ харуулад мөнгө олоод авах юм байлгүй те бодвол. За тийм л ах та тий. Гэтэ энэ яалт ч яана энэ ямар эвгүй юм энэ зураг нь. Яг одоо энэ гарч байгаа видео ямар эвгүй юм бэ? Тэг яриад байгаа үст. Харин тий. Йоо. Яг нэг юм ингээд хүнийг ингээ ардаас нь харж байгаа юм шиг ардтаа нүдтэй юм шиг харагдаад байгаа үст. Сте эвгүй юм байна. Яг ингээ бичлэгийг үзэхээр сте эвгүй юм байна. За сэтгэлдлүүд нь юу гэж гэсэн чинь? Сэтгэлдлүүд нь харахуутаарууд юу халууны баг зүйлс хөөхт вэ гэж зочхол юм байна. Би ёстой хүн гэж харахгүй юм байна штэ гинэ. Найз хүүхэн нүрийг самнаж илж байгаад л жухам яраад л үнсэх юм байна л да гинэ. За бусад хэсгээрээ бас ийм өсөрхийг юм болов тэгвэл бүр баларлаа л да гинэ. Энэ хүүхд чинь Гиннесийн номонд бол нүрээрээ үстэй гэж орж байгаа штэ тий. Тэгэхээр нүрээрээ л юм байна л да. Угаасаа биен дээр нь үс алга манайхаа. Энэтхэг гэхэд хайлуурсан шар үстэй юм бэ. Үс ургаж гоё л харагдаж байна. Яг та заавал ийм байх ёстой гэдэг хүлээснээс суларчгал юм бол бид чинь ялгаагүй хүмүүс штэ гэсэн мэн. Энэ гэхдээ одоо нэрэ найз охин мохинтой болоход жоох хэцүү юу?
Гэхдээ одоо энэ тэгээд ийм олон дагаж магстай ингээд олонний танил болоод Гиннес номом бичигдсэн гэд одоо шуугуулж байгаа юм чинь гайгүй хэлгүү дээ. Инфлюенсер болоод мөнгө олчиход найз зохион олдох л байна. Үу тэр нөгөө нэг бүр нөгөө Африкийн нөгөө бүр бас төрөлхийн нүүрний гажигтай хүн чинь бүр 2 жихнэр солиод 8 хүүхэдтэй болсон байсан мэд дээ. Оо эн чинь бүр ингээ халиуруудаа цаах хийсгээ явуулдаг. Салхи малхи татуулаад. Намруулаад. Йоо. Тийм байна. За. Тэгээ 18 настай залуу гэхлээр одоо бас л нэр хэцүү байна. Харин тийм ээ. За ийм нэг шууган эхлээд хүрэгчлээ шүү ямар ч байсан. За ячаарал тоог шингэнэ чааваста амар эвгүй иймэрхүү өвчтөе хүмүүс зөндөө байд юм байна лээ. Дагнсан нэвтрүүлэг байдаг гинэ бүр. Тийм. За. Иш энэ одоо ингээд ууг нь ирүүг нь гаргаад ингэсэн чинь Энэ гэхдээ нөгөө нэг инэтгэг гэхэд бас нэг бүр амарч пүд харна биш байгаад байгаа байхгүй юу? Гайгүй цайвар дүүн байгаа байхгүй юу? За. За хамтран ажилладаг танилцуулаад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 18 цаг 19 минут болж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хятадын дотоодын болон улс хоорондын нислэгийн тгий захиалгын мэрэгсэн үйлчилгээ үзүүлэгч E-China Цэгимэн хамтран ажиллаж байна. за энэ E-China Цэгимэн гээд одоо ялангуяа хятад манайхан чи ингэж байгаа шүү дээ. Мөлхөөд ч болсон мороор чамаагүй Монголоос гарч байгаа. Тэгвэл нислэг хямдхан гэж. Нэрнгээсээ хятадын нислэгүүд хямдхан. Бид нар ирээнээс ч нисч болдог. Хэрв ирээнээс нисэхгүй гэвэл хөх хотоос нисч болдог. Мөн одоо ийшээ Та дотоодын нислэгийг яриад байна тийм үү? зүүн тийшээ шилийн хот гэж байгаа. Ааха за. Гадаад нислэгч буудаг. Олон улсын онгоцны буудал. За. Ер нь бол. Энэ нислэгүүдийг нь ашиглаад нисэх болцоод. Тэгээ эднийх биш үү? Шинэ платформ гаргаад ирж байгаа юм байлээ л дээ. За. Шинэ платформ гаргаад ирсэн. Тэгээ манай нөгөө одоо байгаа плетийн каснууд чинь бол бас биднэрт нэг үн санал болгож байгаа шүү дээ. Тэрнээс хямдхан байх магадaltaй гэдэг юм. Яагаад тэгэхээр эднийх тэдний ашигладаг платформоос өөр платформ байхгүй юу? Тийм учраас магадгүй тэрнтэй хямдхан байж болно. Гэхдээ эднийх бол нэлээд хямдхан байх магадлал нь бас байна. Нислэгээ захиалаад баримт аавна гэдэг бол худлаа шүү дээ. Нислэг захиалгахлаар юу баримт өгч идэг. Тэгвэл эднийх болохоор байгууллага дээр 10% нөөц шивгддэг. За. Тэгэхгүй одоо ингээд мангар их мөнгө нислэгт явчаад тэгээ баримтгүй яасан нийсэн тодорхойг болчиход байдаг шүү дээ. Тэгэхгүй гинэ. Хятадын 28 авиа компанитай шууд холбогдолт хийсэн систем тул оператор болон зуучлал байхгүй учраас үн хямдхан байна. Ингэснээр Хятадын 221 хот болон дотоодын нислэг мөн гадаадын нислэгийн тийц захиалах хийх ийм боломжтой шүү гэсэн байна. За та бас нислэгийнхаа статусыг шалгах боломжтой. Одоо юу гэдэг таны нислэг хойшлогдох уу, цагтаа явах уу ч гэдэг юм уу те. За тэгэхээр та нислэгээ захиасан бол бүх зүйл болсон гэсэн үг бол угаасаа биш шүү дээ. Тэгэхээр нислэг ямар нэгэн тохиолдлоос болж цуслагдаж болно. За таны утсанд нислэгийн одоо төлбийг утас болон мэдээлэл илгээсэн ч ямар нэгэн байдлаар танд хүрээгүй байж бас болно тий. Тэгвэл та E-China Цэгимэн гэж ороод нислэгийн төлөв шалгах хэсгээр оронгуудаа өөрийн нислэгийн дугаар болон огноогоо оруулаад таны нислэг цагтаа нисэх хэвэндээ байгаа хэсгийг шалгаж болох нь байна. За дээрэс нь бас юу яж болно? Түрүүний баримтыг ярьсан шүү дээ тий. За нэг басны сонирхолтой юм ингэх юм байна. Нислэг цуслагдах магадлал 1-5% байдаг гэж байгаа байхгүй юу? За тэгвэл таны нислэг цуслагдвал яад юм бэ гэхээр нислэг цуслагдсан үед нислэгийн одоо airline компаниас 2 сонголт санал болгоод юм байна. Нислэг захиалгын төлбөрөө 100% буцааж авах. Нислэгийн компани санал болгох дараагийн нислэгт шилжих. За хэрэглэгч өөрөө нислэгийн компанитай харьцаж асуудлаа шийдэх боломжтой боловч энэ цаг авдаг ийм туршлага шаарддаг учраас airline компани утсаа маш их дуудуулдагч гэдэг юм уу те. Тэгвэл энэ бүх үйлчилгээг одоо төгс 100% авахд E-China Цэгимэний хамт олон бас тусалдаг гинэ. Эднийх яагаад ингээ үүсцэн гэсэн чи ингэж байна. Манай найзууд тодорхой салбаруудад бизнес эрхэлдэг залуусаа. Жил бүр бид нэг удаа хамтдаа аялдаг. Гэтэл нэг л асуудал байнга тулгардаг тийцний үн. Монголд нислэгийн тийц үнэтэй байдаг тул бид Хятадаас хямдхан тийц захиалгахыг илүүд үздэг байв. Гэхдээ энэ нь зуучлагч хаях, төлбөр шилжүүлэх, урдчлан төлөвлөх зэрэг олон төвхтэй асуудал дагуулдаг байлаа. Судалж үзтэл бидэнтэй адил өндөрлөлтөд тулгардаг хүмүүс маш олон байгааг ойлгосон. Хэрэв хүндрэл байгаа бол тэрийг боломж гэж олж харах ёстой. Тиймээс бид шийдэл гаргахаар шийдэж Монголоос Хятадын бүх авиа компаниудын нислэгийг
5 секундын дотор захиалах боломжтой систем бүтээсэн гэж. Вау, Ингээ ямар бүтсэн байгаа мундаг юм бэ тий. За. Окей, та тэгээд та бүхэн China цэгмэн гээд ороорой. Яг биеэрээ очих юм бол Чингэлэг дүүргийн 5 дугаар хороо Emen Tower гэж байдаг. За тэр офисын 15 давхарт 1510 тоотод байд юм байна. За илүү дэлгэрэнгүй мэдээллийн 76 10 55 55 гэдэг утаснаас аваарай. 76 10 55 55. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Хятадын дотоодын болон улс хоорондын нислэгийн тээ захиалгын мэрэгсэн үйлчлэгээ үзүүлэгч China цэгмэн хамтран аялаж байна. Баярлалаа. За, Emen Tower гэдэг чинь тэр тэнгисийн хажуудлын өндөрлөл үстэй тий. Тийм. Тийм шүү дээ. За, хятад шуугаа өргөх гэж байна би. За, Хятадын хойнон мужийн нэг нилээд баян эр тохиолдсон үйл явдал яг одоо олонний анхаарлын төвд ороод сошиал дээр бужигнуулж байна. Яасан бэ гэсэн чинь 36 настай Жан Лэй гэх энэ нөхөр өөрөө зар сурталчилгааны компанитай юм байна л да. За. Ингээд төөрсөн гэр бүлтэй холбоотой мэдээлэл өгөх гээд байгаа. Сэтгэлд сэв суулгах ямар нэг өөр юм олд сонсоогүй л бол ямар ч хүн ер нь өөрийгөө эцэг эхийнхээ хүүхдэл гэж бодож өснөө дөө. За тэгдэг. За тэгсэн чинь нэг удаагийн гэр бүлийн маргааны үеэр уурлаж бухимдсан ээж нь чи өстө нэрэ миний ямар хүүхд юм биш өргөж авч өсгсөн өстө болоо юм биш үү чамааг ер нь өстө ургийн бичгээсээ хасуул таармаар гэж самнаж өгч гинэ. Эх үү. За мэдээж ийм үгийг төрсөн гэж бодож явсан ихээсээ сонсоод нөгөө залууч нь шок болд юм байгаа сте. Тэгээд жирэмсэн ихнэрээ дагуулад эцэг эхээ гэрээс нүүгээд хүүгээ төрсний дараа эхнэрийнхээ ятгалгаар төрсөн гэр бүлээ хайж эхэлсэн байгаа. Тэгсэн чинь яг энэ Наньян гэдэг хотоос нь 100 км зайд байдаг бас нэг хотод нэг эмэгтэй өөрийн хүүгээ 30 гаруй жил хайж таарсан. Нөхөртөөгөө завгүй ажиллаад том охиноороо дүүнэрээ харуулдаг байсан ч 91 оны тэр нэгэн өдөр 2 настай хүн сургаггүй алга болчихжээ. За цагдаа нар бол хүүг нь хулгайлагдсан гэж үзсэн. Ингээд гэр бүлийнхэн алга болсон хүүгээ за нөгөө их чинь нөгөө дүүгээ харж ирсэн учраас дүүгээ хайх 30 гаруй жилийн зовлонт ажилдаа гарсан. Тэгээ 2015 онд аав нь аваас хүүгийнхаа сургийг гаргаж чадахгүй байсаар байгаад харамсалтайгаар өөд болсон. За харин 2024 оны 8 сард нөгөө айл дөргөгдсөн гэдгээ мэдсэн залуугийн эхнэр нь төөрсөн гэр бүлүүдийг учруулдаг нэг онлайн сайт байдгийг мэдээд нөхрөө бүртгүүлснээр залуугийн ДНК-гээр хайж холын хамаатныг нь олоод эцэст нь төрсөн гэр бүлтэй нь учруулан золгуулжээ. Тэгсэн чинь нөгөө дүүгээ харж чадаагүй алдсан гэж өөрийгөө 30 гаруй жил буруутгасан их чинь хөөхөө өөрөөс нь бүр 500 метрийн зайд амьдарч байсан болж таарсан. Одоо ингээд манай ажил байлаа гэхэд 3 дугаар сургуулийн автобусны буудал. Тийш. Юусе энэ 500 метрийн зайд ийм ойрхон амьдарч байсан. За мэдээж 30 гаруй жилийн дараа учран золголдоод байгаа энэ гэр бүлийн түүх олонний сэтгэлийг хөдлөхийн хажуугаар мөн залууг өсгсөн гэр бүлийг хардах хүмүүс бол олон байна. За сэтгэгдлүүд нь хувь тавилын юм аа их чинь тийм ойр байж байхад нэг ч удаа тааралдаж байгаагүй гэхээр учиртай л байж ямар тач уулзсан нь сайн хэрэг болжээ нөхрөө дэмжиэд мундаг ихнэр вэ гэсэн байна. Тэр өсгсөн гэр бүл нь хулгаасан биш үү? Эцэст нь мөнгнөөс олж муудалцаад сайн муудаа тулж байгаа юм бол яавч сайн хүмүүс биш вэжээ. Тэд нарыг шалгуулвал таарна гэсэн байна. Аав нь их л сэтгэл нь өвдөж байсан баг та. Төрүүлсэн үртэйгээ амьдын хагцал үднэ гэдэг хэний ч хувьд аимшигтай шүү дээ. Энэ тухай одоо кино гараас байлээ. 34 жил төөрсөн ч 500 метрийн зайд амьдарч байсан гээд гинэ. Нэрээ. Төөрсөөр төрөлдөө гихчээр нэрээ тий. Гэхдээ энэ хулгайлцсан юм болов аль эсвэл төөрөөд хажуудлынхаа айлд очиод үрчлэгдсэн юм уу? Ястаа учир бүтүүлэг тий. Одоо тэгэнгүүт энийг тэр нөгөө нэг тэр өргөж аваад өсгсөн гээд байгаа ээж нь л одоо хийх бах та. Тэгэнгүүтээ одоо юу гэдээ одоо яад юм байгаа энэ тэр айл нь хүн хулгаалаад тасрамжийн газар тавьчраад өгсөн эсвэл уйлаад явж байхад нь хүн олоод тасрамжийн газар тавьчаад өгснөний өргөж авсан юм одоо бүү мэд. Тэр нь бол учир бүтүүлэг тий. Тэгэнгүүт сая нөгөө нэг юугаар гарч ирсэн UBS-ээр гарч ирсэн штэ өчтөр орой хиний нөгөө нэг сөрөлт Алтан шагаа мага байдаг чинь ямар театр нэлээ маск биш мөрөөдлийн театрынхны нэг жүжиг үүссэн байхгүй юу тод бүсгүйгээд тэрэн дээр гол дүрд нь инхтуулагч тоглож байна. Тэр ээжийнх нь дүрд тэгээ хамгийн сүүлд ингээд жүжиг дуусахад нэг охин 3 хүүхэдтэй айлгаад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь охин нь ингээд нэг бүтлэхүү балер ямнаас жирэмсэн болоод эцэггүй хүүхд дөрүүлээ. Тэгээд хараагүй болоод уул нь буудлагын спортоор хичээлдэг байсан чинь тэгээд хамгийн сүүлд нь охиндоо ингээд нүдээ өгөөд ээж нь 3 хүүхэдтэй захилчиж үлдээгээд ингээд өнгөрчихөж байгаа байхгүй юу. Явцчих байгаа. Тэгсэн чинь тэр сүрэлт нь болохоор амар уудаг. Тэгээ бүр ингээд ээж нь байнга тусал залгуу
залгуулаа, залгаал, бантын хийж өгөөд байсан чинь тэр нь аавынх нь одоо бас нэг өөр хүнээс одоо хүүхдийн төрүүлээд аваад ирсэн хүүхдэн байвал яах вэ? Тэгээ тийм мундаг ээжийн тод эмэгтэйгээд айгүй гой жүжиг байлээ тэрийг үтсэн. Тэгэхээр ер нь бол тэгээд мэдгүй одоо тэгээд энэ дөөсөөр төрөлдөө гэж ямар ч хэлсэн төрсөн гэр бүлээ олоод авсан байна. Тэгээд тэгэл одоо бас нэг ДНХ-ээр шалгуулад тэгээд нэг юм бүтэлтэй сайхан болсон яам бай та тийм. Харин тийм ээ хэлээд өгөхгүй. За дэмжин ярьлагч танилцуулаад өргөжлүүлээ. Та дэмжин ярьлагч уншаад өгөө. За Улаанбаатар хотод 18 цаг 28 минут болсон. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар. За, эрүүл мэндийн яам. Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн юм байна. За, ер нь сүрийн өвчнийг яагаад анхаарах шаардлагатай юм бэ? 21-р зууны чимээгүүд ахад болсон сүрээд дэлхийн улс орнууд анхаарлаа хандуулж 2030 он гэхэд сүрээг тэглэх гэдэг ийм зорилт тавиад ажиллаж байгаа. Монгол улс сүрийн өвчнийг устгах үйл ажиллагаанд олон нийт удирдсан хяналтын тогтолцоог бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ эшттэй ер нь Монголд бол томоохон төслүүд явж идэг шүү. Бүр эн чинь миний л мэдхээр бүр ингээд нөгөө эмээ уудаггүй хүмүүсийн чинь авчираад хоол идүүлээд тэгээд яг хоолн дээр нь харж байгаад эмээ нь уулгаад явуулдаг тийм юу хүртэл байдаг штэ. Нийгэмлэгүүд хүртэл байждаг. Тий. За ингээд нэвтрүүлгийн дэмжин ярьлагчтай баярлалаа. За таны мэдээллийг сонсъё. За. Энэ стас сонинд заяа. За. Би бол эхлээд итгээгүй байхгүй. Видеог нь харчаад арайчгүй байлгүй гэсэн нэрнгэсэн байсан. Юмтай хүмүүс юмараа гайхуулдаг тухай мэдээлэл хүргэх гэж байна. Нэг талаас амтны эрх ашгийг зөрчсөн хэрэг боловч яг ийм зүйл бол Монголд бол хязгаарч төсөөлөгдөхгүй. Боломж байхгүй. Австрали шууган л та. Австралид элдв дээдийн эвгүй амьтдад бол зөндөө байдаг штэ. Томч гэж дайггүй. Зүгээр ийм том гөрүүл заяа. Ийм том гөрүүл зүгээр зэрлэгээр ингээ явж идэг. Хашаа дотор нь би бүр зочижсэн ш би ингээ нөө юу байна гэж бодсон байсан чи. Баримл байна гэж бодсон байсан чи гинт хөдөлсөн. Ухаалтах гэжсэн. За, Квинсленд мужийн Урабинда гэдэг жижиг хотын хүүхдүүд аврах том файт могоог хээвнийг бариад эргэлдүүлээд өөрсдөө тэр могоон нундаа орж дээс өсөрж байгаа бичлэг интернет цацагдаад бөө юм болж байгаа. Хөөхий. За наад бол чи хүүхдүүд заяа. Хүү нэрээ тийм биш дээ. За мэдээж энэ бичлэг үнэн худлаа гэсэн яриа явсан боловч Австралийн байгаль орчин аялал жуулчлал шинжилгээ ухаан инновацийн яамнаас энэ хэргийг шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл хийгээд байгаа гинэ. За гол нь багасаа могоо үзэж харж могоотой өссөн хүүхдүүдэд могооноос айх айдас огтхонч байдаггүй. Гэхдээ амьтнаар дээс тоглоход мэдээж амь нас эрүүл мэндэнд гэмтэх учраас энэ хэрэг яахааргүй олон нийтийн анхаарлын төвд ороод байна гинэ. За бичлэг дээр болохоор хүүхдүүдийн дээстэж байгаа могоо нь хар толгойд пейтон гэдэг могоо болгон тогтоогдсон. Йоо бүр хүү ямар ёо дээсээ алдсан чинь ёо ямар юм бэ ёо гулжигнаад алга болсон нөгөөтг нь эргүүлж ягаад нөгөө нэг гарнаас алдурчдаг штэ тий. За тий. Ёо тэр ёо ямар амар юм бэ. За тэгээ одоо манайхан нөгөө нэг муур нохой 5 шуу малтайгаа ойрхон байдаг шиг эдгэр ч одоо ингээд байнгын могоон дунд байдаг болохоор ингээ айхаа болчихдаг юм байлгүй дээ одоо бодвол. Энэ төрлийн могоо одоо эднэрийн тоглоод байгаа могоог гэмтэх амь насыг нь хохироосон тохиолдолд $12,615 тэнцэх хэмжээний мөнгөнд торгуул төлдөг юм байна. За Монголоор бол энэ ч баг 43 гаруй сая төгрөг гэнэ л дээ. За хүүхдүүд 2.5 метр урттай могоогоор тоглож байгааг харсан эмэгтэй бичлэг хий гэж байгаа. Тэгээ бичлэг дээр айдаа мундаг юугаар тоглоод байгаа вэ гэж өөгшүүлж асуухад нэг хүүхэд хар толгойтой пайтон гэж хариулж байгаа нь сонсогдож байгаа гинэ. За. За хар толгойтой пайтон хойд Австралид нутагладаг хоргон могоо юм байна л да. Олзоо шахаж ингэж боомлж хөнөөдөг. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол энэ төрлийн могоо хүн рүү ер нь дайрсан тохиолдол баг байхгүй гэж байна. Ийм учраас бүс нутгийн иргэд байтугай хүүхдүүд нь хүртэл энэ могооноос айдаггүй бөөр нөгөөдөл чинь дээс тоглож моглоод бүр аюул болгоод хайцсан байгаа байхгүй юу? Сэтгэлдлүүд нь за бүр могоо барьж аваад дээс тоглож байдаг ямар айдасгүй дээрээ хүн чанаргүй хүүхдүүд вэ?
Могооч гэсэн амтэн штэ. Эцэг их нь энэ мэтийг үр хүүхдтэй хэлж сургадаггүй юм уу? Ямар аймаар юм бэ гэнэ. За. Эцэг эхчүүд нь өөрсдөө ийм авирыг зөвшөөрөөд сууж байдаг нь хэцүү юм аа. 21-р зуун штэ. Ямар дундад зуун биш штэ. Хоргоо номхон болохоор нь дээрлэхэд амийг нь бүрлэхэд нэмээд дээс тоглож байгаа юм уу? Аимшигтай хүмүүс юм аа гэсэн. За. Могоо эвгүй амтэн штэ. Би л өгсөн могоонд ч ойртмааргүй байна. Юун дээс тоглох заваа юм бэ гэнэ. Гэтэл надад бол өстэй. Би ч угаасаа могооноос сүнсээ зайлтлаад юм чи ёо. Юун дээстэх амар юм аа, амар байна. Эдгээр тэгтээ ингээд нэрнгээсээ айхгүй те Харин ийм тийм. ойрхон өссөн. Харин тийм. Манад бол наадах чинь амар том могоо штэ. Манад ийм том могоо байхгүй штэ. Тийм штэ. Юун Юун дээс дээстэх. метр гаралтай юм бэ. Тийм л ах тий. За. За, миний үргэх дараагийн мэдээ. За энэ өстой. Пүү цаан чи Англид ах トゥ хоёр хөрөнгөө булаацалцаж шүүгтэлцээ сүүлийн майд явуулчих. За тэгтээ яг дүрсэн ах トゥ ус эцэг их хүүхдүүд хөрөнгө мөнгө булаацалтаж шүүгдэх асуудал бол байдаг. Бараг л ингийн шахуу асуудал. Гэхдээ энэ удаагийн ирэг дээр дүү нь болох эмэгтэй нас дээр гарсан зүн хөвчтэй ээжигээ хүчээр гэрээслийг нь өөрчлүүлж бичүүлсэн бичлэг нь шүүх хурлын үеэр задарч цацагдаад байгаа. Их үт. Би үтсэн. Амар эйгүү ээжийнхэн царайг бол ингээд бэлвүртцэн л байгаа юм л та. Тэнгүүд ингээд балыг ингэж бариулах гэж нилийн юм болж байгаа юм заяа. Тэгээд шууд ингээд зурулж байгаа байхгүй юу. За 700 мянган фунт стерлингийн хөрөнгийг 61 настай Джон Бэйрсток болон 55 настай Лиза Бэйрсток нар уг нь хувааж өв залгамжлах байсан юм байна. За. Гэтэл 76 настай ээжигээ асар тоглох нэрийдлэр гэрт нь ирсэн 55 настай охин зүнөөд биеийг муудаад юу хийж байгаагаа ч мэдхээ байсан ээжийнхээ гарт хүчээр үзэг атгуулж бичиж чадахгүй ахт нь гараараа базаж бичүүлж гэрээслийг нь өөрчлүүлсэн бичлэг дээр үлдсэн. За ингээд гэрээслэл өөрчлөгдснөөр ах нь болох Джон сохор зоос ч аваагүй. За ахын хувьд ээж нь эцсийн мөчөд амьдралынх нь сүүлийн хорон мөчөд хамт байсан охиндоо талархаад гэрээслэлээ өөрчилсөн байна гэж уул нь бол ботсон юм байна ах нь. За тэгээд энэ алдарт бичлэгийг олж үзснээр ээжийнх нь хувьд гэрээслээ хүчээр өөрчилсөн гэдгийг олж мэдээд шүүгд хандсан байгаа. За 76 настай байсан ээж нь бид л тэнийг гайгаад байгаа юм. 76 настай ээж гэдэг хүүн 61 настай гэхэр хідэн настай төрүүлсэн хүүхдээ. 76 61 гэдэг чи хэдэн насны дөрөв илээ? 76-таа гэхэргүй байна уу? Энэ бүр хөгшүүн биш. Би бол энэ хүнийг бараг 96 мөрөөтэй гэж бодоод байгаа байхгүй энэ. Нэг тийм үг үсгийн л алдаа гарсан. Яаж ч бодсон 76 61 гэдэг чи амар ойрхон байгаад байгаа юм сте. За ингээд ах トゥ хоёр бөөн хэрүүл тэмцэл хийгээд шүүхтэр баахан мууга үзэлтний Лондон хотын шүүхээс ээжийг нь өөрөө сайн дураар гэрээслээ өөрчлөөгүй гэж үзээд зогсохгүй 700 мянган фунтын хөрөнгийг нь хоёр хүүхдэд нь энэ тэнцүү хуваах цаашлаад дүү эмэгтэйг нь ахта хуульчийн зардал болох 80 мянган фунтыг нь төлж барагдуулах шийдвэр бол шүүх гаргацсан юм байна. Тэгээ ээж нь өөрхий тэгээд энэ гэрээслээ өөрчлснөөс хойш 8 хоногийн дараа таалал төгссөн байгаа байхгүй юу? За сэтгэгдлүүд нь шуналтаа солиотоо авгаа штэ 35 мянган фунт биш 350 мянган фунт чинь их мөнгө штэ. Ийм их мөнгө аваа сэтгэл нь ханахгүй нэмээд эцсийн мөчөд ээжигээ зоож яадаг өөдгөө хүн байна гэсэн байна. Ах нь ямар азар тэр бичлэгийг нь олж үзвэ. Угаасаа харах царайны ах нь хамаагүй сайн хүний царайтай юм байна уу? Дүү нь бол жинхэнэ шулан байна. Хүний царай худлаа хилдэггүй юмсан чинь би энэ сэтгэлийг уншичаад орж харлаа хэрэг дурлаад. Тэр чинь ах нь нэрэл нэг тань шиг хөөхөн буурал толгойтой бас нэг нүдэн дулаахан үгэн байна. Тэгээ энэ 55 та дүү хөөхн нь бол бас л эвгүүл нөхөр байлээ. За ямар бузрын эмэгтэй вэ? Харах царайны их муухан хүн байна. Гол нь тэгээд тэр үйл явдлаа амхандаа ээж өөрөө зурсан гэж нотлох гэж бичлэг хийсэн байхдаа болж хогчно гинэ. Ээж нь хөрх амт бичихгүй байгаад шүү дээ. Энэ тэгээд яг 76 та хүн биш ээ. 76 та хүн гэдэг чинь залуу хүн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ манай орчуулагч зохиолч нэг жаахан үг үсгийн алдаал гаргачих шиг боллоо. Тэгээд яаж ч бодсон за 55 та охин бол байж болж юм 76 та ээжэд тийм үү 20 морьтоод 21 тэд төрүүлсэн байж болж байна. Гэтэл 61 тэ хүү 76 та ээжэд байх ямар ч боломжгүй. Энэ 96 мургаатай л хүн байх байж байгаа юм тийм л байгаа. Харин тийм. За.
За хамтран хэлэхэд танилцуулчаад үргэлжлүүлэх байлаа. За тэгээд За Улаанбаатар хотод 18 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Hello залуусын брэнд Carita Z хамтран ажиллаж байна. за энэ ч ийм савтай юм байна шүү дээ. За 220 г-ийн хүнсний зориулттай савнд 120 г зайтас, 100 г улаан дойлын сүмс, бүгд нэг дор буюу модон сэрээ, нунтаг карри савны ороод хэсэгтээ байршуулсан юм байна. Таныг идээгүй юм уу? Манай ажил дээр зөндөө юм соустай зайцнууд ирсэн шүү. Би харин идээгүй бах юм. Гэхдээ таныг байхгүйд ирсэн ч гэж магадгүй. Байхгүй он жилүүд яадраг. Хэрэглэхэд хурдан 2 минут богино долгионы цууханд халаагаад эсвэл нэмэх 80 градусаас дээш халуун усанд 5 минут халааж хэрэглэнэ гэж байна. Энгийн карритай, бяцлагтай зайцтай, халуун ногоотой, цагаан зайцтай гэсэн ийм 4 төрөл байгаа гэж байна. За, очуур тагс компани Монголд анх удаа Carita Z-ийг үйлдвэрлэн худалдаанд гаргаж байгаа. Тэгэхээр маш амттай түргэн олны төрөлд багтж байгаамаа. Тэгээд бүтээгдэхүүний шошго дээрх QR кодыг нь уншуулад халаах зөвлөмжтэй нь манайхан өөрсдөө зүгээр шууд танилцчаараа тий. За, Тийм байна. бүх сүлжээ дэлгүүр, хүнсний дэлгүүр болон очуур тагс компани нэрийн барааны дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийн та 76 тэг 75 30 90 30 75 30 гэсэн дугаараас аваарай. За, тэгээд очуур тагсгээ салгахгүйгээр латинаар бичээд Facebook руу орох боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Hello залуусын брэнд Carita Z хамтран ажиллаж байна. Баярлалаа. За таны мэдээг сонсъё. За тэгээ. Сая чи юу ярьлаа? Нөгөө ах トゥ хоёр хэрүүл. За. Тийш тэ нэрэ. За энэ өстой амарч гэмээр юм уу мэдээ заяа. За. Испаний нэгэн аялагч залуу нэлээд хямдхан аяллаа багц байгаар нь уухандаа судалдаж аваад. Тэгээ Филиппинийг зориод аялалтаа явж л тээ. За. Тэгээд тухайн амралтын зохицолбор байдаг арал дээр ирснийхаа дараа хэрэг бичсэнийг мэдээд TikTok дээрээ бичлэг хийж оруулсан. За. Амар заяа. Филиппиний аслагдсан Сикижор гэдэг энэ арал дээр байрлах тансаг зэрэглэлийн амралтын баазд яваад ирсэн чинь өөрөөс нь өөр хүн байдаггүй. Хүүдээ. За. Ажилчдч тоотой цөөн хід үзэгдэх бөгөөд яг л дэлхий сүрсний дараа ойр ганцаараа мэдрэмж төрүүлээд байсан учраас хямдхан багцтай аяллаар хүмүүс яагаад ирэхгүй байгааг нь хайж үзчихлээ. За. Тэгсэн чинь Сикижор гэдэг энэ арал нь бүр хизээнээсээ хар дом, шулмын ид шид, далдын хүч, сүнс сүдрээр алдартай ийм арал юм гинэ. За. Тэгээд сүнс сүдэртэй муу ёртой гэж үздэг учраас Филиппинчууд нь өөрсдөө ч ирдэггүй ийм арал байна л дээ. За. Ямар сандал залуу далайн ирэг дээр ганцаараа, усан сандч ганцаараа, хоол идсэн ч ганцаараа, теннис тоглосон ч ганцаараа гэдэг бичлэгээ хийсэн 84,000 хандлттай 67,000 комменттэй байна гинэ. За. Ямар эвгүн бэ гэдэгтэй те. Эвгүй. Йоо, ямар эвгүн бэ. За. Анх баригдаад эзгүй нийлээд хаягдаж байгаад саяхнаас дахин ашиглаж эхэлсэн энэ ресортын зарим зүйлс ажиллагаагүй байгааг залуу бас бичлэг дээрээ хэлсэн байлаа. Жишээ нь нойлын ус татагдахгүй байх жишээтэй гинэ. За. Эрт үеэс л Филиппинчууд энэ аслагдмал арал руу элдв өвчин зовлонгоо ангаах гэж ангаагчд, домчид, зүүн бэлэгчдрүүл зорж ирдэг байж л те. Одоо харин залуу үеийнхний дунд энэ арлыг сүнстэй гэдэг ойлголт төлхөө байдаг ч гэсэн аялал жуулчлалын салбарын гадны аялагчдыг татаж арлыг хөл хөдөлгөөн оруулах санаатай их хичээж байгаа юм байна. Испани залуугийн TikTok нилээд явж сүнснээс айдаггүй халуун цастай испанчууд Сикижор арлыг зорино гэж амлалт их өгсөн байна лээ гинэ. За. Уг нь гоё юм те. Ганцаархнаад бүх юм дээр гэдэг. Тэгтээ ингээд нэрнгээс шүн мөн янз янзын юм дуурж муураад байдаг бол амар л юм. Би тэгтээ нөгөө нэг Яна дээр ярьжсэн штэ. 9 сарын ихээр шууд Бээжин Улаанбаатар хөвсгөл ханх гэд хатгал гэд нисэд очисон гэд хэд ч гэсэндээ яг л одоо ингээд нэг юм ертөнтөөс тасарсан юм шиг. Тэнд угаасаа гар утас барихгүй заяо. 2004 онд юм чинь тэгээд телевиз ч байхгүй. Тэгээ угаасаа галч ихнэр тэгээд завь унуулдаг, завинд суулгадаг ах ингээд тэр гурван тэнгүүдээ бит хоёр хоёулахнаа. Ерөөсө тэр амралтанд байгаа 5 хүн бит 5. Тийм ээ шүү дээ. Тэгтэл нэг тийм айгуу гоё амар амгаланг бол мэдэрсэн. Гэтэ энэ бол айд зүудтэй юм ин. Ядчил нөгөө нэг тим юмын яриаг нь сонсчоор чи эвгүй юм шүү дээ, тий. Хэвээ эвгүй юм байна. Тэг ингээ хаалга маалга нь онгоож монгохтой бүр хуучин цагийн нөгөө нэг түлхүүр мөлхүүртэй тий. Йоо. За тэгээ сэтгэлдлүүд нь. За.
Сүнсэнд итгэдэггүй ч хүнтэй ойр байх дургүй надад ёстой сайхан газар байна да. Жуулчиж аваад байхгүй хөд хөдөлгөөнгүй газар дээрх диваажин байна штэ. Заавал очино гэсэн байна. Харин ч залдын өвдөстэй хүмүүс байдаг юм бол өвчин зовлонгоо эмчлүүлээд авах юм байна. Надад бол таалагдж байна. Тэгээд ч би сүнс сүдэр гэсэн юмд итгэдэггүй. Үйлчлэгээ сайн бол очимоор байна. Ариун цэврийн өрөөнд ажилтдаггүй бол хэцүү юм. Филиппин ч уг нь аялахад их сайхан хямдхан улс штэ. Сонирхол төрчлөө гинэ. За би энэ зүүн нөгөө нэг Европ явна гэсэн Европ явах бүр бодоо болсон. Худлаа болсон. Хятадаар нэлээд явж байгаад тэгээд Филиппин руу очихоор болсон. Энэ урагшаага явахаар болсон ш. За. Би одоо Америк шууга хүргэнэ. За. Техас мужийн шууган шүү. Техас мужийн нэгэн өсвөр насны бүсгүй найз залуугаасаа өш хонзонгоо авахын тулд өшөө авах их зүүн арга сэтэж эцэст нь өөрөө баривчлагдаад байна. За өш хонзонгийн порно гэдэг ойлголт бол байдаг. Энэ нь яадаг вэ гэхээр салсан хосуудын хин нэг нь бие биенээсээ өш хонзонгоо авахын тулд хамт байхдаа хийсэн бичлэгээ интернетэд байршуулах тийм үү? Олон нийтэд үзүүлэх гэх мэт хууль бус үйлдэл хийхийг хэлдэг. За тэгвэл Техас мужийн иргэн 18 настай Taylor Richard гэдэг бүсгүй Валентины өдрөөр найз залуутайгаа хийсэн бичлэгээ уушрын газруудад хүмүүст үзүүлээд яваад байсан тул баривчлагдаж 2 хүртэл жил хоригдох ялаар шийтгүүлж магадгүй болоод байна. За одоо энэ хүүхэн шүү дээ. Энэ хүүхэн. За тэгсэн чинь 18 настай бүсгүй хувьд Валентины баяраар найз залуугийнхаа хүсэлтээр одоо тэр дотн бичлэгээ хийсэн ч баяраас хойш удалгүй салсандаа шарлахад District 249 нэртэй уушрын газарт бичлэгийг нь таарсан үндэ ингээл үзүүлэл яваадсан. За. Энийг хардаа гээл заяа. Удаачгүй Snapchat-ийн групп нэгдэж энэ хэргийн хохирогч болоод байгаа Michael Bassett гэдэг залуу найзуудаасаа энэ тухай мэдэж авсан. За бичлэгийг авч шеэрлээд байгаа хүмүүс чихэн гэх зэргээр залуугийн бие эрхтний хэмжээ дамжааг элтэд доромжлон гутааж байсан учраас залуу сэтгэл санааны гүн дарамтанд ороод байгаа гэдгээ бол ярьсан байна лээ. За залууны энэ нэг сахалтай залуу. За сэтгэлдлүүд нь зэвүү охин байж тээ уучраа мэдхгүй жаахан хүүхдүүдтэй орооцолдохоор ийм л юм болж байгаа. Салий гэдэг үгийг нь ойлгохгүй өш хонзонгоо тайлах гэж оролцсон байна штэ гэсэн байна. Хэрвээ чихэн гээхөө бол залуу өөрөөрөө бахархал байсан да. Одоо бол эгон өвдөд хохирогчийн дүр тоглоод явж байгаа юм байна гэсэн байна. Бичлэг битгий хийж бай. Хинч хизээж хаанаас ч гаргаад ирж магадгүй учраас өөртөө ч битгий зориулж бичлэг хий. Үнэн. Хинт ч битгий итэг, өөртөө ч битгий итэг гэсэн байна. Тийм штэ. Тэгээд одоо тэгээ энэ хаш чинь өөрөө хохирогч болчихлоо штэ. Тэр нэг бичлэгнээсээ болоод тийм үстэй. Гэхдээ одоо тэр хүүхэнгүй хохирогч бишээ бүр хэрэгтэн болчиход байна шүү дээ. Ялтан болчиход байна. Энэ мүү залуу нь? Тийм. Энэ залуу бол хохирогч болсон. Хоёул чинь бас дээр нөгөө нэг Солонгосын хөл бөмбөгийн нэлээд нэртэй тамирчин залуугийн одоо нөгөө хадам талынх нь хүмүүс юугийн дасгалжуулагч нөгөө нэг менежер нь хийдэг байжгаад бас нэг тим бичлэгийн цацаад бас алсан мэт. Тийм тий. Тэгэхээр ер нь энэ ийм бичлэг хийх хэрэггүй манайхаа эвгүй шүү. Битгий бичлэг хийж. Тий, ер нь л эвгүй шүү тий. Ямар ч тохиолдолд ингээл толгой зүсдэн гэхгүй. Тэгээ юм уу залуугийн чинь баахан амтны чатан дээр бичлэгийг нь тавиад жижигхэн гэ бүр сүүдлээ хийсэн. Жижигхэн гээд. Гүгөө хэрвээ тэрүүний тэр нөгөө сэтгэгдэл шиг чихэн гээгүү вүүс лут том юм бэжтэй авраг гэсэн бол залуу бас яах ч байсан билээ те. Тэр жижигхэн гэсэн шүү. За. Ийм амар юм болжээ. Ингэж штэ Ранс цолмо одоо манай лавын доор Норвегид бас нэг 200 хүнтэй жижиг арал байна. Очиж амьдрах хүмүүст мөнгө өгдөг. За гэх мэт нар сар бараг манддгүй хүүтэн туйлын бүс гинэ. Тийм газрууд биш дээ энэ ч. Сар мар нар алуулцдаг. За. Бүтэн сар мар ингээд харахгүй байдаг. Ямар амар эвгүй бэ те? 100 болохоор бүтэн сар шүл болохгүй. Йоо, ямар эвгүй бэ? Нар ингээл жоохон доошлоод буцаал дээшлээл ингээл байдаг. Тийм газрууд байдаг гэж. Тэгээд Норвегч нь бол ер нь өөрөө их сонин
тийм юутэй. Нориот ч нөө туйлын туяа үзэгддэг ч юм уу гэлөө. Яг нь ер нь бол Скандинавиагийн 3 улсад аль алинд нь л үзэгдэн л дээ. Финланд, Швед ялгаач байхгүй. Гэхдээ тэр нөгөө нэг хит хойдлын бүс буюу тэр ингэж гинт ингээд наргуу олчдаг хэсгүүд амар юм. Харин тий. Өстэй эвгүй юм байна. За. Анжааха энэ жилжингээ Европ явна гэчээд яаж байгаа юм бэ та? Инх жаргал тоогоёр таныг мөнчиг хүлээсэндээ гинэ. Гүй харин яалч байхгүй л ажил болсонгүй гэхгүй. Йой. За би бөөнөрөө Япон явчаад хурж ирээд би бол Солонгос явах нь бол туйлаас үнэн шүү. За. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 10-ны Даваа гарагийн 4 зүгэн шугам нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шүүгэх тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Hello залуусын брэнд Карита Зайц. За мөн Хятадын дотоодын болон улс хоорондын нислэгийн тээ захиалгын мэрэгсэн үйлчилгээ үзүүлэгч China цэгийн хамтран ажиллалаа баярлалаа. За баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа Забрихинд явдаг радио мэдээгээ үл авч сонссны дараа 2-2-5 нэвтрүүлгийн ашигын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3